Номын айлдвар 9 дэх өдөр. 10 хоногийн випашна бяцлаглан 9 дэх өдөр өндөрлөө. Та бүхэн 10 хоногийн энэ бяцлаглалын төгсгөлийн өдөрт ойртсоор байна. Энэ бяцлаглалыг тасралтгүй 9 хоног бяцлагсан учраас үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохыг ойлгох хэрэгтэй. Эцэг байс ийм бяцлал суусны үр дүн гарахгүй. Энэ нь бас нэг шашны зан үйл мэт болж танд тус болохгүй юм аа. Випашна бол амгалан амьдрахын арга ухаан юм аа. Хэрхэн зөв амьдрч, хэрхэн аз жаргалтай амьдрах, өөрт хийгээд өрөөл бусдад ач тустай хэрхэн амьдрахад суралцах болно. Випашна бяцлал танд зөв амьдрах хурлыг зааж байна уу, үгүй юу гэдгийг өөрөө шалгаж үзэх хэрэгтэй. Энэ нь хэрв та гэртээ хараад өглөө орой тогтмол бяцлал хийвэл үр дүнгээ өгөх болно. Өглөө орой бяцлагсан ч гэсэн үнийг эрх хэрэгүүлэх мэд ердийн нэгэн үйлдэл төдий болгочвол ямар ч аж тусгүй юм аа. Мөн өдөр тутмын амьдралд энэ бяцлал хэрхэн нөлөөлж байгааг ажиглаж байгаарай. Ойр домнон тохиолдсон тухайн нөхцөл байдалд ямар маягаар хандаж байсан, одоо ямархуу хандлагатай байгаагаа ажиглаарай. Сэтгэл шаналд автсан ч гэсэн түүнээс хэр хурдан салж байгаагаа ажиглаарай. Энэ мэтээр өөрийгөө шалгасаар бай. Хэрв таны амьдралд өөрчлөлт гарахгүй байгаа бол ямар нэгэн буруу зүйл байгааг ойлгоорой. Энэ арганд ч юм уу аль эсвэл таны бяцлаж байгаа байдалд буруу зүйл байгаа. Энэ бяцлаглалын арга урдум нь хийгээд одоо ч гэсэн дэлхийд даяар олон мянган хүнд ач тусаа өгч байгаа болохоор энэ арганд буруу зүйл огтхонч байхгүй нь ойлгомжтой. Иймээс таал зөв бяцлахгүй байгаатай холбоотой. Хэрв тийм бол өөрийн багштайгаа холбоо барьж хаана алдаа байгааг тодруулах нь чухал. Хэрв та випашна бяцлаглыг ёсчлон бяцлагвал таны амьдралд сайн өөрчлөлт гарах ёстой. Ямар нэгэн ичдийг хүсэлгүйгээр өөрчлөлт гаргах ёстой. Таны амьдралд ямар нэгэн хүсээгүй зүйл тохиолдох буюу ямар нэгэн хүссэн зүйл үл бүтэх тохиолдолд та урд нь дургуутсан хариу үйлдэл хийдэг байсан. Тэгвэл одоо урдих шиг тийм л ихээр удаан хугацаагаар уурлаж дургуутсан хэвээр байна уу? Аль эсвэл хугацаанд богисч байна уу гэдгийг ажиглаарай. Хэрв та ийхүү хариу үйлдэл хийхдээ түүнийг хэр хурдан мэдэрч байна вэ? Та хэр хурдан амьсгалаа мэдэрч үүссэн хэр бүртгийг арилган таны уурлаж дургуутсан хүнийхээ зөв инрэл хайргийг хэрхэн үүсгэж эхэлж байна вэ гэдгийг өөрөө шалгаж үзээрэй. Ийм байдалтай урдах шиг 10 удаа нүур тулгарлаа гэхэд 9 удаа урдах шиг хариу үйлдэл хийж байсан бол 1 удаа хариу үйлдэл хийхгүйгээр өөрийнхөө амьсгалыг ажиглаж мэдрэмжээ мэдэрсээр байх нь их амжилт юм аа. Энэ нэг нь 2 удаа, 3 удаа, 4 удаа хариу үйлдэл хийхгүй гэх мэтээр та энэ замаар урагшилсаар байх болно. Жишээлбэл өөрөд тохиолддог байсан шиг нөхцөл байдал үүсэж та үүр хилэнгүүсгэн хариу үйлдэл хийж эхэллээ гэж бодъё. Урд нь та үүнээс болж 8 цаг уурладаг байсан. Харин одоо та уурлах хугацаатай нь багасж 6 цагийн дараа таны уур гарахыг ажиглана. Мөн дараа нь 4 цаг, 2 цаг, 1 цаг, бүр 15 минутын дараа таны уур гарч инээмсэглэх болно. Хэрв таны ууранд чадах энэ хугацаа багасахгүй байгаа бол та хуучин шигээ зовлонтой нэгэн хэвээр билээ. Урд нь 8 цаг шаналдаг байсан бол одоо 6 цаг болжээ. Та 2 цагаар агсан байна. 4 цаг ууранд автснаар та зовлонгоо 4 цагаар нэмгэлсэн гэсэн үг. Энэ мэтээр уурлах унтууцах хугацаа богиносгол ёстой. Хэдийгээр та амьсгалаа мэдрэмжээ мэдрээгүй ч гэсэн ууртаа байх хугацаатай нь богиносох болно. Энэ нь ямар нэгэн иж далдын хүчний асуудал биш. Энэ бол байгалийн зам ёс юм. Хэрв та 10 хоногийг мэдрэмжээр тоглож өнгөрүүлсэн бол ийм үр дүнд хүрэхгүй юм. Бие бяцлагчдад дахин сануулдаг боловч зарим бяцлагчид олон удаа 10 хоногийн бяцлал олон удаа суусан хэдий ч ямар ч өөрчлөлтгүй байдаг. Энэ нь мэдрэмжээр тоглож байгаа учраас ингэж байгаа юм. Та сайхан мэдрэгдэнгүүд миний бяцлал сайхан явж байна гэж баяснаа. Энгийн таггүй мэдрэмж үүсэнгүүд миний бяцлал муу боллоо гэж урвана. Энэ бол випашна бяцлал биш. Түүний эсрэг ямар нэгэн өөр зүйл хийж байна гэсэн үг юм аа. Мэдрэмж ямар байх нь випашнагийн хувьд ямар ч ялгаагүй. Мэдрэмж өөр мөнх ус, үүсэн устдах шин чанартай учраас
мэдрэмж үүсэх болгон та түүний үүсэн устгыг туршлагаараа мэдэж таны бэлгүүн усаж тэг шамгалантанд бэгжих болно. Ингэж л випашнаг бяцлах ёстойгоос биш. Хэрв та сайхан мэдрэмж үүсэх үед өсрөн дэвхцэж таагүй мэдрэмж үүсгэд гонсоохон ямар ч үр дүнг өгөхгүй юм а. Таагүй зүйл тохиолдож таны уур хүрсэн ч гэсэн уурлах хугацаат нь яагаад багассан бэ гэвэл та одоо мэдрэмж амьсгалыг мэдрэх болсон явдал юм а. Та өглөө оройгоор бяцлахсаар амьсгалаа буюу мэдрэмжээ мэдрий гэж хүсэлгүйгээр таны сэтгэл түүнийг аяндаа мэдэрч эхэлдэг. Нэг цагийн бяцлаглалын үеэр та хэд хэдэн хором амьсгалаа мэдэрч мэдрэмжээ ажигладаг. Энэ хором нь хэдэн минут болж гайхамшигт үр дүнг өгсөөр байх болно. Энэ нь маш хурдтай давхиж аваар усалд ороход дөхөж буй машинтай адил юм. Хэрв та бага зэрэг торомзоо гიშгвэл хурдан бага зэрэг саарна. Завсар нь торомс гიშгвэл яван явсаар 8 цаг яваа зогсдог байсан бол одоо 6 цаг, тэгснээ 4 цаг, мөн 2 цаг, 1 цаг яваад л зогсно. Энэ шиг таны уур 8 цаг таныг зовоох байлаа. Харин одоо санаатаагаар бус торомс гიშгснээр уурлах хугацаат нь богиносож эхэлнэ. Энэ нь та бүхний өдөр тутмын бяцлагтай шууд холбоотой юм а. Хамгийн чухал нь та мэдрэмжээр тоглохгүй байх ёстой. Хэрв та мэдрэмжээр тоглосоор байх юм бол ийм үр дүнд хүрэхгүй юм а. Гадны ертөнцид танд таалагдахгүй зүйл тохиолдох үед түүнээс болж танд таагүй мэдрэмж үүсэж та уур хилэнд автна. Ийхүү таагүй мэдрэмж мэдрээд хариу үйлдэл хийх маягаар таны зовлон нэмэгдсээр байх болно. Випашна бяцлал хийхээс өмнө та бид яг л ийм л зүйлийг хийдэг байсан. Таагүй мэдрэмж үүсгэд та түүний зөв хариу үйлдэл хийж сэтгэлийнхээ тэнцвэрийг алддаг байсан. Хэрв та зөв бяцалгаж таагүй мэдрэмж үүсгэд энэ бол мөнх ус. Хэрв дан байхыг нь харыг хэмэтэр ажиглаваас сайн үр дүнд хүрч танд туслах болно. Энэ маягаар випашна бяцлал таны өдөр тутмын амьдралд зөвөр нөлөөлж байна уу үгүй юу гэдгийг ажигласаар бай. Гэхдээ 10 хоногийн бяцлал сууснаар ямар ч хариу үйлдэл хийхгүй төгсгүүлчихнэ гэж найдах хэрэггүй. Харин таны зовж шанал хугацаа багасаар байгаа нь сайн хэрэгэ. Та номын замаар гэгэрэл ариуслийн замаар алуур урагшилж байгаагаа мэдрэх болно. Зовлон тохиолдоход хинж зовхыг хүсдэггүй. Харин бид мөнхөгийн хаалмаас зовлонд удаан хугацаагаар шаналдаг билээ. Эрт дээр үеийн даянч мэргэд хийгээд энгийн хүмүүс ч гэсэн үүнээс салах аргыг хайж байсан. Тэд амьдралд таагүй зүйл тохиолдоход зовлон шаналлд автаж байгаагаа ажиглажээ. Энэ явдал дахин давтагдаж биднийг сэтгэлийн их дарамтанд оруулдаг. Үүнээс салах нэг арга бол анхаарлаа өөр зүйлд хандуулах явдал гэж тэд боджээ. Тэгээд л мэдрэмхэн жаргалд ач холбогдол өгч эхэлжээ. Жишээлбэл хэн нэгэн шаналж зовж байвал сэтгэлээ тайвруулахын тулд кино үзэх юм уу, бүжгэнд очих юм уу, бааранд очиод өөрийгөө бие зовлонгоос салжихлаа гэж боддог. Гэхдээ үнэн дээр тэр хүн дарамтаасаа салаагүй билээ. Яагаад гэвэл мэдрэмхэн даашаал бүхэн тухайн хүний сэтгэл дахин хүсэх шуналыг бүү болгодог. Хүсэл шунал зовлонгийн нөгөө тал нь билээ. Та мэдрэмхэн таашаалд автан дүүнд ихэд шунаж тэр таашаал байхгүй үед дахиад л сэтгэлийн дарамтанд автнаа. Тэгэхээр анхаарлаа өөр зүйлд хандуулах нь энэ асуудлыг шийдэж байгаа хэрэг биш юм. Гэтэл зарим даянч мэргэн хүмүүс анхаарлаа мэдрэмхэн таашаалд биш харин өөр зүйлд хандуулахыг зөвлөжээ. Жишээлбэл та таагүй зүйл тохиолдож та уурлаа гэж бодоход босоод алхаад үз. Хэрвээ энэ болохгүй бол ус сууж үз. Та анхаарлаа өөр зүйлд хандуулах хэрэгтэй. Хэрвээ энэ туслахгүй бол 1, 2, 3 гэх мэтээр тоолж анхаарлаа өөр зүйлд хандуул. Энэ бүх арга үйлчлэхгүй болсон дээд өөр нэгэн арга олжээ. Өөрийн шүтэж биширдэг тэнгэр бурхан юм уу? Шүтэж биширдэг хотог дарин хүний нэрийг өг тарныг сэтгэлдээ давтан хэлсээр бай. Та ихээр сүжгэлдэг болохоор тэр өг тарныг давтахад амархан бөгөөд давцаар байвал таны уур багсаж та уурнаасаа салсан мэт санагдана. Үүнээс өөр бас нэгэн аргыг хэрэгжилжээ. Мөн өөрийн сүсгэлэн биширдэг бурхан тэнгэр юм уу? Сүсгэлж биширдэг хотогт хүмүүнийхээ дүр хөргийг төсөөлөн бодож бяцлагснаар таны анхаарал өөрийн шүтэн биширдэг зүйлд амархан хандаж таны уур хилэн алга болох мэт санагдана.
Энэ нь та уур хилэнгээ үгт харин унших юм уу? Дүр зургийг төсөөлснөөр алга болсон мэт санагддаг. Гэвч үнэн байдал тийм биш юм. Төгсгөг ирсэн бурхан бээр бидний оюун ухаан хийгээд бие зогцсон бүхий л талбарыг шинжин үзэж түүний чандад хүрснээр туйлын үнэн чухам юу болохыг онож мэдэрсэн билээ. Тэрээр бид анхаарлаа өөр зүйлд хандуулж сэтгэлийн хэр буртгийг арилгаж байгаа нь үнэндээ арилгах биш. Харин түүнийг сэтгэлийнхээ гүн рүү түлхэн оруулсан байдгийг нээн илрүүлжээ. Бид түүнийг сэтгэлийн өнгөн хэсгээс сэтгэлийн гүн рүү түлхэн оруулсан байна. Сэтгэлийн өнгөн хэсэгт бид энэ уур хилэн хөсөл шунал алга боллоо гэж баясдаг. Харин сэтгэлийн үл мэдрэх төвшөнд тэр л уур хилэн дарагдаж үржсээр байдаг. Инхээр та зовлонгоос салаагүй гэсэн үг юм. Асуудлаас зүхтах нь зөв хариу биш. Тэдгээр гэгэрсэн бурхад сэтгэл ямар нэгэн уур хилэн хөсөл шунал үүсэх үе түүнийг нуун дарах биш. Бас тэдгэрийг бий хийгээд хэлээрээ чөлөөтэй илэрх боломжийг бас олгож болохгүй. Харин зөвхөн ажиглах төв замыг хүмүүн төрлөختөнд өгсөн билээ. Уур хилэн хөсөл шунал үүсэх үе та түүнийг зөвхөн ажигласнаар сэтгэлийнхээ гүн рүү нуун даллалсангүй. Мөн зөвхөн ажигласнаар түүнийг улам эрч хүчтэй болгож үг хэлээр илрүүлэхгүй байгаа юм а. Тухайн уур хилэн зөвхөн ажигласнаар л та түүнээс өнөөнхөө салж чадах билээ. Энэ нь маш зөв арга хэдиж амьдрал үүнийг хэрэгжүүлэхэд амаргүй билээ. Уур хөргүйд та маш амархан түүний эрхэнд автаж түүнийг ажиглах хэцүү байдаг. Ажиглахад хэцүү байгаа нь ойлгоход амарханж бясалгахад хэцүү байдаг. Тэгэхээр танд хэн нэгэн хүн сануулах ёстой болно. Уур хилэн үүсэх үед таны туслах эзэнтэй минь уурт нь хүрээд ирсэн үү? Одоо бурхны царлиг болсноор өөрийнхөө уур хилэнг ажиглаж хэлнэ. Туслах хүн 8 цагаас илүү ажиллахгүй. Харин бидний уур ямар ч цаг болцоогүй хязгаарч ирж болох билээ. Тэгэхээр 3 ээлжийн туслахтай байх хэрэггүй. Улс орон болгон хөдөлмөрийн хуулийн дагуу амралт баярын өдрүүдтэй байдаг. Тэгэхээр та 4-5 туслахтай болох хэрэгтэй болно. Боллоо гэж үцгэд цаг мөчбөр ямар нэгэн туслах таныг сүүдэр мэт дагнаа. Таны уурлаж эхлэнгүүд таны туслах эзэнтэн минь ууртан ирээд байна. Өөрөө ажигл гэж хэлхийг сонсонгуудаа та тэнийг минь чи надад юм заах гээ юу? Би өөрөө мэдэж байна гэж туслахаар загнаж эхэлнэ. Хэрв та уурлахгүйгээр чи сайн байна. Чамааг ийм юм хийгээсэй гэж би ажилд авсан юм. Би одоо өөрөө ажиглыгээд суулаа гэж бодъё. Тэгэхээр уур хилэнг яаж ажиглах вэ? Уур гэдэг чинь ямар ч дүрс хэлбэргүй, өнгө зүсгүй билээ. Та нүдэ анаад уурыг ажиглаа гэхэд юуг ажиглах юм бэ? Нүдэ анаад суунгууд таны уурлах болсон шалтгаан толгой дэргэлдэж, тэр намайг тэгсэн, тэр намайг ингэсэн гэх мэтээр гадны бүх шалтгаан толгой дэргэлдэж, уур багасах биш, харин жулан бүр нэмэгдэх нь бий. Гэгэрэл өрсөн энэ сууд хүмүүний айлдсан сургаал бүр практикт хэрэгжүүлж болохоор байдаг билээ. Тэрээр сэтгэлд үүссэн хэр буртгийг шууд тулж мэдрэх хэцүү гэдгийг мэдэж байлаа. Иймээс тэд бие хийгээд сэтгэл хоёрын нарийн холбоотой болохыг олж мэдсэн байдаг. Сэтгэлд уур хилэн хөсөө шунал гэх мэт хэр буртаг үүсгэнгүүд биеинд хоёр зүйлийн өөрчлөлт явагдаж эхэлдгийг олж мэджээ. Энгийн барагтаа нэг өөрчлөлт бол таны амьсгал хэвийн байдлаа алдах явдал юм а. Уур хилэн хөсөл шунал сэтгэлд үүсэхтэйгээ хамт таны амьсгал хэмнэлээ алдаж баг зэрэг хүчтэй хурдтай болж эхэлдэг. Энэ хэр буртаг арилангууд амьсгал хэвийн байдалдаа орно. Иймхүү амьсгал өөрчлөгдөхөөс гадна өөр нэгэн нарийн үйл ажиллагаа явагдаж бие халууцах юм уу, хөлс чихрах юм уу, ямар нэгэн төрлийн биохимийн өөрчлөлт биед явагдаж эхэлнэ. Уурыг тулж мэдрэх хэцүү. Хэрв та бясалгалыг хичээн хийвэл амьсгалыг мэдрэх хийгээд мэдрэмжийг ажиглах амархан болно. Энэ аргыг тэрээр бусдад зааж эхэлсэн гэдэг. Ямар ч хүн энэ бясалгалд чамдснаар уур хилэн хөсөл шунлыг амьсгал хийгээд мэдрэмжийг мэдэрснээр ажиглаж болохыг олж мэджээ. Та амьсгалаа мөн мэдрэмжээ ажигласнаар анхаарлаа өөр зүйлд хандуулсангүй. Энэ амьсгал энэ мэдрэмж хоёр нь зоосны нэг талтай адил. Зоосны нөгөө талд хэр буртаг нисванс байлаа гэхээр зоосны нөгөө талд амьсгал хэмнэлээ алдаж биеинд ямар нэгэн төрлийн мэдрэмж үүснэ. Түүнийг та ажигласнараа та асуудлаасаа нүүр буруулах биш,
харин нүүр тулан учирч байгаа юм. Ийм гайхамшигтай сайхан аргыг олсон бөгөөд үүнийг амьдрал хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол ямар нэгэн ижид биш ээ. Бидний сэтгэлийн урдын дадал зуршил бол гадны ертөнцийн хүчин зүйл бүх анхаарлаа хандуулж дотоод ертөнцид юу болж байгааг огт ойлгохыг хичээдэггүй байлаа. Харин випашна танд дотоод ертөнцид юу болж байгааг мэдхэд тань тусална. Энэ нь гадна болж буй зүйлээс илүү ач холбогдолтой юм. Гадны зүйлд анхаарлаа хандуулснаар бид тэр хүнээс болж бид зовж байгаа. Энэ явдлаас болж би шаналж байна хэмээн шалтгаанаа гадаад ертөнц рүү чигдэг. Нөхөр нь эхнэр минь өөрчлөгдчихвөл манай гэр деважин шиг болно. Тэр л жаахан засарчгаасаа гэж бодноо. Эхнэрээс нь асуувал манай нөхөр жаахан ч гэсэн засардаг болоосаа. Нөхөр минь засарчихвал бүх юм сайхан болно гинэ. Аав нь хүү минь засраасаа гин. Хүүн аав минь засраасаа гэж бодно. Хадман хүргэнэ. Хүргэн нь хадмаа. Бэр нь хадмаава. Хадман бэрээ засраасаа гэж бодноо. Хүн болгон бусдыг засраасаа гэж бодхоос биш өөрийгөө засахыг огт хүсэхгүй. Надад буруу юм огт үгүй шүү дээ гэж бодноо. Энэ маягаар бид өөрсдийн зовлонгийн шалтгааныг гаднаас ирдэг. Иймээс бүхэл амьдралынхаа турш хамаг ирж хүч энерги гадны хүмүүсийг өөрчлөхөд зориулна. Бидний гол алдаа бол бидний дотоодод юу болж байгааг огт мэддэггүй доршин. Бусдыг өөрчилнө гэдэг үнэхээр хэцүү. Та бусдыг удирдах чадахгүй учраас яаж ч өөрчлөх вүлээ да. Бүхэл ертөнцийг эзэлсэн хаан боллоо ч гэсэн бүх зүйл түүний хүссний дагуу явагдана гэх баталгаа байхгүй. Бүх хүчтэй ажиллан хэн нэгнийг өөрчлөө ч гэсэн хэн нэгэн өөрхөн эсэргүүцэхгүй гэх аргагүй. Иймээс гадны ертөнцийг өөрчлөх ямар ч аргагүй. Харин та өөрийгөө өөрчилж болох юм. Манай оронд ийм нэгэн мэрэгэн үг байдаг юм. Өргөсөөр дүүрэн зам байлаа гэхэд та түүний бүгдийг нь цэвэрлэх маш хэцүү. Алгах бүрд хөл рүү өргөс хатгаад явхад түн хэцүү. Хамгийн амархан арга бол та гутал өмсөх явдал юм. Гутал өмсчгүй дэлхийгээр дүүрэн өргөс байсан ч та алдсахгүй. Мөн нар их халуун байна гин. Нарны халууныг багасгах аргагүй. Харин та шүхэр барьвал хурц нар таныг зовоохгүй болно. Иймээс өөрийнхөө дотоодод болж буй үннийг ажиглаж өөрийгөө хамгаалах нь чухал. Та бүхэн ийм л зүйлийг хийж байгаа билээ. Үнэнийг бүхэлдэн төгс мэдэхгүй бол та төрөвдөлд байсаар байх болно. Паня гэдгийн номын утга нь Пакаряна Жана Диди Паня буюу үнэнийг олон талаас нь харахыг бэлгүүн хэмээжээ. Хэрв та үнэнийг нэг талаас нь харвал энэ нэг хэсгийн үнэн болно. Нэг хэсгийн үнэн жинхэнэ үнэн биш байдаг. Харин үнэнийг олон талаас нь харвал та жинхэнэ үнэнд ойртож төрөвдлөөс салах болно. Ийм тохиолдолд таны гаргасан шийдвэр бүхэн үнэн зөв байх болно. Дээр үеийн нэгэн төв 5 төрөлхийн сохор хүнийг зааны дэргэд авааджээ. Тэд заан гэж юу болохыг огт мэддэггүй байлаа. Тэднийг зааныг шинжин үзээд заан гэж юу болохыг тайлбарлахыг шаардсан байна. Нэгэн зааны хөлийг тэмтэрч үзээд заан гэдэг чинь баган шиг юм байна гэжээ. Зааны сүлийг барьж үзсэн нэг нь заан чинь шүүр шиг юм байна гэжээ. Тэр хүний хувьд заан шүүрмэт ажээ. Энэ мэтэрдэд бүгдээрээ зааныг тайлбарласан боловч үнэн байдлаас тэс ондоо байлаа. Хэрэг та үнэнийг нэг талаас нь харах юм бол энэ нь жинхэнэ үнэн биш юм аа. Харин випашна бясалгал танд юмыг олон талаас нь харах бэлгүүнийг хөгжүүлэхэд тань туслах болно. Төрснөөсөө хойш бид зөвхөн гадны ертөнцийг харж ирсэн. Харин бидний сэтгэлийн дотоодод юу болж байгааг огт мэддэггүй байлаа. Харин випашна танд зөвхөн гадна биш, харин дотн талаас нь харахад туслах болно. Ингэснээр та үннийг нэг талаас нь биш, харин хоёр талаас нь харж эхлэх юм. Цааш нь ахих тусам та олон талаас нь харах болно. Харин үннийг дотроос харах юм бол энэ бол маш чухал асуудал болно. Одоохондоо та өөрийнхөө зовлонгийн шалтгааныг 100% гаднаас болсон гэж үзэж байгаа. Харин та энэ бясалгалаар урагшилж өөрийнхөө дотоодыг ажиглаж эхэлснээр гадна ямар нэгэн зүйл болохтойгоо хамт дотор ч гэсэн ямар нэгэн зүйл болж эхлэхийг мэдэж таны зовлон 50% болно. Та зовлонгийнхаа шалтгааныг ийхүү 50%-аар буурууллаа гэж бодъё. Цааш нь та випашна бясалгалыг шаргуул сайн хийвэл
миний зовхолсон шалтгаан 100% надаас болж байгаа юм байна. Гадны ямар ч зүйл намайг зовоохгүйтэй адил гадны ямар зүйл намайг жаргаахгүй билээ. Миний жаргах шалтгаан би өөрөө мөн гэдгийг ойлгох болно. Энэ маягаар та өөрийнхөө дотоодыг ажиглаж эхэлснээр таны амьдрал өөрчлөгдөж эхэлнэ. Та өөрийнхөө дотоод руу харснаар зовлонгоос амархан салдаг болно. Нэгэн жишээ, хэн нэгэн хүн таныг хорлож гэмт хэргүүлсэн та энэ хэргийг шүүхэд өгчээ. Манай оронд шүүхэд дамжсаар дээд шүүхэд хүрэхэд олон жил болдог. 7 жил болоод энэ хэрэг дээд шүүхэд очижээ гэж бодъё. Дээд шүүхийн тэргүүн шүүгч бүх асуудлыг авч үзээд таныг 100% буруугүй, нөгөө хүний буруу учраас түүнийг шийтгэжээ гэж бодъё. Шүүгч улсын хуулийн дагуу шийтгэлээ гэж бодоод та ухаантай хүн учраас дотроо шүүгч намайг ямар ч буруугүй гэдгийг тогтоосон. Гэтэл би яагаад энэ 7 жилийн турш буруугүй байсан мөртлөө нойр хоолоо алдан сэтгэлээр унаж шаналсан юм бэ хэмээн тунгаан бодох үе за. Харин одоо випашна бясалгалын ачаар та яагаад зов болсныгоо ойлгох болно. Та өөрөө тэр хүн намайг ангисан, тэр хүн намайг тэгсэн хэмээн цаг ямагт бодож уур хилэнд өөрөө автаж байсан билээ. Иймээс таны зовх шалтгаан та өөрөө байсан юм. Хэн нэгэн хүн ирээд чамааг уурлан загналаа гэж бодъё. Тэр чинээ дайсан болохоор өөрийг чинь тайван байлгахыг хүсэхгүй учраас таныг харааж зүгсэн билээ. Тэр хүн таныг зовоохыг хэлчихэд яваад өгсөн. Харин та одоо яадаг вүлээ? Тэр намайг зовоохоор ирвүү. Би ууралсаар байна. Ийхүү тэр хүнийг занаж хэдэн цаг, хэдэн өдөр, хэдэн жил дотроо уурлах болно гэдэг. Зарим хүн тэр хүн намайг их доромжилсан. Би чамайг насан туршдаа мартахгүй дээ гин. Насан туршдаа тэр хүнийг занаж явах нь та өөрийгөө насан туршдаа уур хилэнгийн галд түлэх явдал биш үү? Зарим нь бүр 7 төрөлдөө мартахгүй дээ гин. Та 7 төрөлдөө тамийн гал шатаагаас уу? Энэ бол үнэхээр галзуурал. Эхний алхмаас л та буруу юм хийж эхэлсэн. Хэн нэгэн хүн танд хэрэл уруулын бэлэг авчирхад шууд л гараа тосоод авчихсан. Өөр уцаартай байгаа хүн тэр хүний асуудал билээ. Тэр хүн өөрөө шаналж, өөрөө зовж байгаа. Яагаад та заавал түүний зовлон шаналыг хуваалцах ёстой юм бэ? Та бурхан шиг инээмсэглэж, би таны бэлгийг авахгүй. Та өөрөө хүсэж байгаа бол зовно л үз. Харин би зовхгүй гэх ёстой байсан юм. Харин та уур хилэнгийн бэлгийг шууд хүлээн авдаг нь эхнээсээ л буруу байсан билээ. Тэгээд л та тэр намайг ингэж зүгсэн хэмээн сэтгэлдээ дахин бодож уур хилэнгээ нэмэгдүүлэх нь таны буруу болохоос биш, өөр хэний ч буруу биш юм аа. Өөрийнхөө дотоодод үннийг хэр удаан ажиглана, төдий чинээ бодит үнэн тодорхой болно. Би өөрөө өөрийгөө зовоох болсон. Гадна юу ч болсон би хэрвээ хариу үйлдэл хийхгүй бол би зовхгүй. Иймээс бүх буруу минийх юм байна. Энэ дадал зуршлаа өөрчлөвл би өөрөө зовлонгоос салж амгалан амьдарч эхэлнэ гэдгийг та ойлгох болно. Ийм байдалд хүрэхэд маш их дадлага хэрэгтэй болдог. Випашна бясалгалыг зөв ойлгож сайн бясалгах бол энэ бүхэн амархан болно. Та өөрийгөө ажиглан бие цогцос хэрхэн ажилдаг, биохимийн үзэгдлүүдээс болж хэрхэн мэдрэмж үүсдэг, мөн сэтгэлийн дөрвөн хэсэг хэрхэн ажилдаг болохыг ажиглан мэдсээр байх болно. Энэ мэтэр сэтгэлийн дөрвөн хэсэг болох санкара буюу хариу үйлдэх хэсэг нь доройтсоор байх болно. Випашна бясалгал хийснээр сэтгэлийн дөрвөн хэсэг болох санкара шинээр үеийн үрээ үүсгэхэ болж үүсгэлээч гэсэн улсан дээр зураас сурахтай адил гүн үеийн үрийг үүсгэж чадахгүй болно. Харин эхний хэсэг болох вення буюу тийм итгэв улам хүчтэй болсоор байх болно. Та хэрв зааврын дагуу сайн бясалгахгүй бол сайн үр дүнд хүрэхгүй. Энэ бясалгалд шамдаж үннийг ойлгон мэдснээр та зовлон хаанаас ихтэй, хаана ямар алдаа хийснээ мэдэх болно. Үгүй бол үнээс болж тэр хүнээс болж би зовлоо хэмээн бурууг бусдад тогсоор байх болно. Хэрвээ үнэхээр тийм юм болвол тэр хүний бие зогссон ямар нэгэн буруу зүйл байгаа бөгөөд түүнийг харснаар таны сэтгэлд уур хилэн хэр бурдаг үүсэт байгаа юм болов. Хэрв тэр үнэн байсан бол тэр хүнийг харсан хүн болгонд уур уцаар төрөх ёстой. Тийм юм өрдөө байдаггүй. Ижилхэн хүнийг 5 өөр хүн нэгэн зэрэг харгаад
тэдний зарим нь нуурлаж, зарим нь хүсэн шунаж, зарим нь айх их мэтээр дор дороо өөрөөр хариултал хийнэ. Иймээс та буруу тэр хүнийх биш, буруут нь та өөрөө юм байна гэдгээ ухаарна. Нэгэн жишээ, нэгэн зураач хүн биер янтуу хэргэлэн нэгэн хүний гой зураг бүтээж. Тэр хүн зургаа хараад яасан сайхан, яасан үзэсгэлэнтэй хэмээн сэтгэлийнхээ тэнцвэрийг алдна. Би энэ хүнд хайртай болчихлоо. Энэ хүнтэй амьдрамаар байна гэхийг сонсоод хүмүүс энэ бол чиний өөрийн чинь сэтгэж олсон зүйл. Энэ бол бодит зүйл биш. Өөрийнхөө бүтээсэн өргөдөө чи амьдрна гэж юу гэж. Гэсэн хэдэж би энэ хүүгээр амьдрч чадахгүй хэмээн өнгөлсээр байлаа. Энэ мэтчлэнгээр нөгөө зураач аимшигт цэцэрэтэй нэгэн хүний дүр зургийг бүтээгээд энэ яасан аймаар хүн бэ? Энэ хүн намайг идэхнэ, намайг авраач гэхэд хүмүүс чи юу ярина вэ? Энэ чинь чиний л зохиосон зүйл шүү дээ гэцгээч. Бид энэ зураачийг галзуухан гэж хэлж болох болож бид бүгдээрээ л ийм л тоглоомыг тоглосоор байдаг билээ. Бид сэтгэлдээ дүр зургийг бүтээгээд түүндээ хариулт хийсээр байдаг. Бид энэ зураачийг галзуухан гэж хэлж болох боловч бид бүгдээрээ ийм л тоглоомыг тоглосоор байдаг билээ. Бид сэтгэлдээ дүр зургийг бүтээж түүндээ хариулт хийсээр байдаг. Энэ бүхэн төсөөлж бүтээсэн зураг бөгөөд бид түүнд хариулт хийж ихэд шунадаг билээ. Нэгэн жишээ. 20 жилийн өмнө нэг хүн надад ямар нэгэн муу юм хийсэн учраас би буюу миний санья тэр хүнийг маш муу хүн гэж дүгнжээ. Миний санья маш муу гэхтэр дөрөө санкара хариу үйлдэл маш муу хүн гэснээр тэр хүн бол маш муу хэмээх сөрөг төсөөллийг хадгална. 20 жил уулзахгүй байсныхаа дараа тэр хүнтэй уулзраад би сэтгэлдээ маш муу хүн гэх хариу үйлдэлийг үүсгэнэ. Энэ 20 жилийн дотор тэр хүн хариудан гэгэрсэн чинь билүү? 20 жилийн өмнө ч гэсэн миний санья муу хүн гэж дүгнсэнээс биш муу хүн биш байсан ч байж болох юм. Түүнийг хэн ч мэдэхгүй. Энэ дүгнэлт бол зөвхөн миний өөрийн төсөөлөл юм. Би сэтгэлдээ энэ хүн муу гэх төрсийг үүсгэж тэрэл төсөөлөлд хариу үйлдэл хийж байгаа билээ. Үнэн бодит байдал миний хариу үйлдэл хоёрын хооронд энэ дүрс төсөөлөл хөршиг болж орж ирдэг. Өөр нэгэн жишээ. 20 жилийн өмнө хэн нэгэн надад таата үг буюу миний саньяд таата сайхан үг хэлж миний санья ёстой сайн хүн, сайхан сэтгэлтэй хүн гэсэн дүгнэлтийг өгчээ. 20 жилийн дараа тэр хүнтэй уулзахад сайн хүн гэсэн тэрэл дүр сэтгэлд буна. Тэр хүн өнөндөө чөтгөрч байсан юм блөө хэн мэдэх вүлээ дээ. Харин миний саньяал сайн хүн гэж дүгнсээр би л түндэ хариу үйлдэл хийсээр байгаа билээ. Энэ нь улам тодорхой болно. Сэтгэлийн үндсэн дөрвөн хэсэг хийгээд бие цогцос сэтгэл оюун хоёрын хоорондох нарийн холбоог ажилласнаар энэ бүхэн тодорхой болно. Нэгэн ижил хүнийг 5 өөр хүн хараад өөр төрлийн дүрсгэргийг буулгасан байдаг. Тэд тэрэл дүрсгэргэндээ хариу үйлдэлийг үйлдсээр байгаа. Нэг ижилхэн хүн миний чихэн 5 удаа сонсогдоход би 5 өөр хариу үйлдэлийг хийсэн байдаг. Сайн випашна бясалгагчид энэ бүхэн тодорхой болно. Нэгэн жишээ авъя. Энэ бол зөвхөн жишээ. Үнэнний хөгөөч үхэнж байхгүй. Нэгэн орой бүрэнхий болсон хойно би 5 шавтайгаа алгаж явлаа гэж бодъё. Зам дээр хэн нэгэн хэвдэж байлаа. Нэг шав маань түүнийг өшгөлөхөд нөгөө хүн сохор юм уу? Хүн хардаггүй гэлээ. Энэ үг миний чихэн дэрхэд миний биеэр сайхан мэдрэмж үүсгэн мэдрэгдлээ. Хэн нэгэн сохор юм уу? Хүн хардаггүй гэж байхад би таатай мэдрэмжийг мэдэрч байдаг. Энэ бол эхний тохиолдол. Хоёр дахь тохиолдол. Би ганцаараа алхаж яваад нөгөө хүнийг өшгөлөхөд нөгөө хүн сохор юм уу? Хүн хардаггүй гэхэд миний биеэр таатай мэдрэмж өгдөггүй болж таагүй мэдрэмжээр дүүрсэн байлаа. Гурав дахь тохиолдол. Энэ удаа 5 шав нартайгаа алхаж яваад нөгөө хүнийг би өшгөлсөнд нөгөө хүн сохор юм уу? Хүн хардаггүй гэж унтууцоход би биеэрээ урдынхаасаа илүү хүчтэй таагүй мэдрэмж үүсхийг мэдэрлээ. Дөрөв дэх тохиолдол. Би ганцаараа алхаж яваад нөгөө хүнийг өшгөлөхөд нөгөөг л сохор юм уу? Хүн хардаггүй гэх үг сонсогдонгууд би энэ дуу чинь миний хүүгийн дуу байна. Эцгийгээ загнана гинэ гэж бодонгууд тэр таагүй мэдрэмж улам хүчтэй болохыг мэдэрлээ. 5 дахь тохиолдол. Энэ удаа 5 шав нартайгаа явж байгаад би тэр хүнийг өшгөлөхөд нөгөө хүн урдын адил
хэлдгээ хэллээ. Намайг зүгтгээрээ зүглээ гэж бодъё. Хүмүн намайг олон хүний өмнө хараалаа гэж үү? Энэ тохиолдолд нөгөө таагүй мэдрэмж урдийнхаасаа хэд дахин илүү боллоо. Ижилхэн үгс 5 удаа чихэн зозогдоод ягаад 5 өөр хариу үйлдэл хийж байна вэ? Сайн бяцлагч юу болдгийг ойлгоно. Энэ үгийг анхудаа сонсоход миний санья. Энэ бол хараал зүхлийн үг байна. Гэхдээ таныг биш, шав нарыг чинь хараасан үг байна. Тэгээд ч та шав нартаа болгоомжтой яв. Сэрэмжтэй яв гэж үргэлж хэлдэг. Тэд юу ч ойлгоогүй байна. Тийм учраас бусдыг өшөөжж хариуд нь загнуулах боллоо шүү дээ. Би бол Випашнагийн багш хүн. Ийм алдаа ерөөсөө гарахгүй гэж бодоход биеэр таадаа наргүй мэдрэмж өсчээ. Хүн хорвоод дөрж ухаан орсноос хойш ухаан ордог ч юм уугүй би мэдэхгүй л дээ. Харин хорвоогийн хэлэнд ухаан орох гэж ярьдаг. Төрснөөсөө хойш бид өөрийнхөө сэтгэлд өөрийн тухай дүр сургийг бий болгож эхэлдэг. Өөрийн дүрсийг аль болох сайхнаар болгоно. Би бол сайхан гоёнка гинэ. Эхний тохиолдолд тэр хараал зүхэл намайг биш. Харин шав нарыг хэлснийг сонсоод би тэд сайн сураагүй байгаа хүмүүс. Би бол Випашнагийн их багш хүн. Тийм алдаа гаргахгүй гэж бодоход миний бүтээсэн хөрөг дүрс сайн гоёнка алдаа гаргадаггүй маш сайн гөгшин магтаалыг авч улам бүр гялалзнаа. Хоёр дахь тохиолдолд тэр хараал зүхлийг сонсоод миний санья энэ хараал зүхэл шав нарыг чинь биш чамайг хараажээ гэж дүгнөхөд өөрийн бүтээсэн нөгөө дүр зураг нь хааран унахтай адил болно. Хэн нэг намайг хараана гинэ. Випашнагийн их багшийг үү? Юу болчих вэ? Өчгөөгүй биздээ хинэн бүхэл биеэр таагүй мэдрэмж үүслээ. 3 дахь тохиолдол яагаад илүү хүчтэй таагүй мэдрэмж үүссэн бэ гэвэл хараалын үг хэлэх үед 5 шав нар хамт байсан явдал юм аа. Хүн бүр өөрөө өөртөө сайхан дүр зургийг бүтээхээс гадна тэрэл дүр зургөө бусдын сэтгэлд үүсгэхийг хичээнэ. Шав бүхэн гоёнка их сайн. Гоёнка бол гайхамшигтай гэж бодоосоо хэмээн сэтгэж төрөл бүрийн жүжиг тавьдаг билээ. Би өөрийнхөө тухай сайхан дүр зургийг шав нарынхаа сэтгэлд суулгах гэж ихэд хичээсэн. Гэтэл одоо тэр дүрс эвдэрхэн нэ. Өмнөх тохиолдолд зөвхөн нэг л дүр зураг эвдэрсэн бол одоо 5 дүрс эвдэрчээ. Би урдхаасаа 5 дахин илүү зовох боллоо. Хэрв хэн нэг нь намайг ганцаарангийн доромжилсан бол бас гайгүй. Харин намайг олон нийтийн өмнө хараад зөвхөн зовлонтой хэрэгэ. Хараал зөвхөл бол хараал зөвхөл шүү дээ. Нэг хүний өмнө олон хүний өмнө хэллээгээд ямар ялгаа байна. Ялгаа нь гэвэл та олон хүний сэтгэлд үүсгэсэн тэр таадаа дүр зурагт нэвдэрснээр та улам ихээр зовхолсон явдал юм аа. Үүнийг та цаашин ахихад тусам улам бүр тодорхой ойлгоно. 4 дахь тохиолдолд яагаад илүү их таагүй байсан бэ гэвэл бидний бие биеийг талбар маань өргөжж миний мана гэж эхэлдэг. Бид миний хүү, миний охин, миний эхнэр хэмэтийн сайхан дүр зургуудыг сэтгэлдээ бий болгож түүндээ ихэд шундаг билээ. Гаднаас нь харахад та би хүүдээ хайртай, би эхнэртэй хайртай гэж өөрийгөө хуурхуулж үнэн дээр бид өөрөөсөө илүү хэнийг ч хайрладаггүй гэдгийг гүнд нь орсноор та ойлгох болно. Бурхан багшийн үед улсын хаан Парсанжид бурхан багштай уулзаж Випашна бяцлагыг хийх болжээ. Гэр бүлийн нэгэн гишүүн сайн бяцлагч болсноор бусдыгаа татаж эхэлдэг. Хааны гэр бүлийнхэн бүгдээрээ бяцлал хийдэг байлаа. Хааны хатан Маллика маш сайн бяцлагч байлаа. Тэд хоёулаа өдөр болгон хааныхаа ордонд бяцлал хийдэг байлаа. Нэгэн удаа цагийн бяцлал хийснийхаа дараа хаан хатнаасаа ингэж асуужээ. Маллика хатан минь, чи энэ ертөнцид хэнд илүү хайртай вэ гэсэнд яасан сони юм бэ? Бяцлал хийж байтал энэ л асуулт сэтгэл ургаж би өөрөөсөө бусад хэнийг ч хайрладаггүй болохоо мэдлээ гэхэд хаана инээмсэглээд би ч гэсэн ялгаагүй. Өөрөөсөө бусад хэнийг ч хайрладаггүй болохоо мэдлээ гэжээ. Випашна бяцлал хийдэггүй байсан бол юу болох байсан бол хатан би танд хайргүй. Зөвхөн өөртөө хайртай гэсэн бол хаан нь нуурлан хатныхаа толгойг авах байсан байх та. Харин тэд хоёулаа Випашна бяцлагчд байсан юм. Тэд бурхандаа очиж уулзсан болсон явдлын тухай айлтгад бурхан багш сааду гэжээ. Энэ бол өөрийнхөө тухай үннийг мэддэг алхам юм. Хэрв та би түүнд хайртай гэх мэтийн төсөөлөлд хэр удаан байна. Төдий чинээ энэ галзуурлаас салахгүй билээ. Харин би чинь өөрөөсөө бусдыг хэнийг ч хайрладаггүй яасан хувиа хичээсэн хүн бэ гэдгийг ойлгосноор
биеийг хүзэл устж эхэлнэ. Бид миний хүү, миний эхнэр хэмээн минийх гэж хайрлахдаа тэдгэр хүмүүсийг өөрийнх нь хүслийг биелүүлэх ёстой гэж боддог. Өөрийнхөө хүслийг биелүүлэх ёстой учраас л та хайрлаж байгаа хэрэг. Та хариуд нь юм хүсэж хайрлаж байгаа юм. Хариуд нь ямар нэгэн юм хүсэх нь үнэн хайр биш юм. Харин та өөрийнхөө хүсэл мөрөөдөлд өөрийн хувиа хичээсэн мөрөөдөлдөө хайрлаж байгаа юм. Үнэн хайр гэдэг бол нэг урсгалтай зам. Та хариуд нь юу ч хүсдэггүй зөвхөн хайраа л өгдөг билээ. Випашна бясалгаж үнийг ойлгосноор хувиа хичээх буруу дадал зуршаасаа салж эхэлдэг. Одоо 4 дахь тохиолдлыг авч үзье. Бид энэ миний хүү том болоод Випашнагийн багшийн хүү болно. Тэрээр надад туслаж маш дуулууртай сайн хүү байх болно гэх мэт тэр хүсэн мөрөөддөг. Гэтэл миний санья энэ хараал зүхлийн үг хүүгийн чинь үг байна. Хүү минь намайг хараан зүхлээ. Хэн нэгэн танихгүй хүн намайг хараан зүхлээ гэхэд нэг их юм болохгүй. Харин хүү маань намайг хараан зүгх нь үнэхээр дэсхийн аргагүй зовлон байдаг. Одоо 5 дахь тохиолдолд яагаад илүүхээр зовхолвоо? Урдын адил би өөрийнхөө сэтгэлд хүүгийнхээ тухай үүсгэсэн дүр зургоо бусдын сэтгэлд үүсгэхийг хичээдэг. Би миний хүү, миний охин ийм сайн, тийм сайн гэх мэтээр сэтгэлдээ үүсгэж мөн түнжлэн бусдын сэтгэлд суулгахыг хичээнэ. Харин одоо өөрийн хүүгийн тухай бүтээсэн сайхан 5 дүр зураг эвдэрхэн нэ. Энэ удаад би урдхаас 5 дахин илүү зовхоллоо. Энэ бүхний та мэдрэмжээ ажигласаар мэдэх боломжтой. Энэ мэтэр Випашна бясалгалтанд тусалсаар байх юм. Хэрв та Випашнаг өдөр тутмынхаа амьдрал хэрэгжүүлэхгүй бол энэ нь зохион байгуулалтаа шашин болж хуурна. Бид сүм хийдэд мөргөөд өөрийгөө үнэхээр сүсэгтэй хүн гэж ойлгодог. Энэ нь үнэхээр тус болохгүй. Би жил болгон 10 хоногийн бясалгал сууж өдөр тутам бясалгадаг. Энэ үүргээ гүйцэтгэсэн бол боллоо. Харин одоо бурхан намайг аврах ёстой гэх юм бол огт тус болохгүй билээ. Та өөрийнхөө сэтгэлийг үнээс нь хариуцгаж өөрийгөө хэрхэн зовлон шаналд унгадаг болохоо улам бүр ойлгосоор байх болно. Агшин бүр бид сэтгэлдээ уур хилэн хүсэл шунлыг үүсгэн өөртөө зовлон хураасаар байдаг. Харин энэ бясалгалын ачаар та зовлонгоосоо салж эхэлжээ. Ийм бясалгалд суухаар ирэхдээ үнийг шашны зан үйл мэт болохгүй байх хэрэгтэй. Та тодорхой зорилготой байх ёстой. Хамгийн чухал зорилго бол та бие хийгээд сэтгэл уюуны бодит үннийг туршлагаараа мэдрэх явдал юм а. Бясалгалд ирэх үрдэ та өөрийн тодорхой нэгэн нандин чанарыг хөгжүүлсээр байгаа билээ. Эдгээр нандин чанар нь таныг гэгэрэл ариусгалд хүрэхэд туслах болно. 10 төрлийн нандин чанар байдаг. Эдгээрийг төгс болгосноор та гэгэрэл амархан хүрэх болно. Тэрвийн хэлээр үнийг парми гэдэг байлаа. Энэ нь та бидний зовлонгийн далайг гаталган түүний чанадад хүргэх нандин чанарууд билээ. Ийм бясалгалд сууснаар эдгээр 10 пармыг баг багаар хөгжүүлэх сайхан боломж олгодог. Энэ нь 10 ширхэг том савтай адил юм а. Та хэрв та туслаар нэмсээр байвал сав суулга дүүрж та гэгэрэлд хүрэх болно. Энэ 10 пармын юу болохыг сайн ойлгож дараа эрэхтэй аль болох олон туслыг нэмэх нь чухал. Эхний парми бол Никкамма парми буюу огоод гарахуун парми юм а. Төгс гэгэрэл хүрэхийн тулд гэр бүлийн амьдралыг орхин гэрээс гарах ёстой байдаг. Хүн болгон лам хувраг бол боломжгүй учраас энэ пармыг яаж хөгжүүлэх вэ? Энэ 10 хоногт энэ пармыг хөгжүүлэх сайхан боломж олгодог. Бид үсээ хосож, шав ховцос өмсөөгүй ч гэсэн бусад талаараа лам хувраг шиг амьдарч байгаа билээ. Ийм бясалгалыг бусдын өгсөн үлгэн дээр тулгуурлан явуулдаг. Таны идэж байгаа хоолунд, амьдарч байгаа орон сууц бүхэн бусдын үлгэн дээр тулгуурлан буй болдог. Лам хувраг хүнд миний манаа гэх зүйл байдаггүй. Энэ пармын таны хувиа хийж явдлыг багсаж чиглэсэн байдаг. Биеийг хүзэл байхгүй болох үед та гэгэрэл төрөх болно. Лам хувраг болж бадраяа барин гэрээс гэр дамжин буйны идэ гун явахд тухайн хүний биеийг хувиа хийж явдал устж эхэлдэг. Та бидэнд энэ пармыгаа хөгжүүлэх сайхан боломж энд бүрдсэн байна. Бид ариун номыг үн төлбөргүй заадаг. Ариун ном үнэлэх аргагүй эрдэнэ учраас түүнийг хэрхэн яаж үнэлэх билээ да. Ихэнх үедээ энэтхэгт болон өрний зарим орнуудад бясалгал явуулах төв байгаагүй учраас бид нэгэн алдаа гаргасан. Түүнийг арилгахад цаг хугацаа шаардагдсан билээ.
Бяцлагч нараас хоолунд байрны хөлсийг авдаг байлаа. Харин ариун номыг үн төлбөрөөр заадаг байсан. Ариун ном үнэлэх аргагүй эрдэнэ учраас түүнийг хэрхэн яаж үнэлэх вүлээ дээ? Байр суусны хөлсийг бяцлагчдаас авч байсан нь үнэхээр буруу хэрэг юм аа. Удалгүй дэлхийд даяар бяцлаглалын байнгын төвлөртэй болж эхэлснээр ариун номыг ариунаар нь зааж эхэлсэн билээ. Хэрв мөнгө авч эхлэвэл огоод гарахын пармыг хөгжүүлэхгүй бөгөөд учир нь та ямагт би мөнгө өдөлсөн гэмэх сэтгэлийг үүсгэнэ. Жишээлбэл хоол идлээ гэхэд энэ чинь яасан амтгүй юм бэ? Би мөнгийг нь төлсөн, надад ийм юм хэрэгтэй, тийм юм хэрэгтэй гэж эхлэх болно. Нөгөө талаар лам хувар гэлмаа нар бадар аяганд юу хийж өгөн түүнийг л авдаг. Гойлог гуйсан хүн өгсөн хүглийг хизээж голдоггүй. Энэ нь амжихан үзлийг багбагаар өгөө болоход тусалдаг юм. Энэ л зорилгын үднээс бид хоолунд байр хийгээд ариун номыг заасны хөлс гэж авдаггүй юм. Энэ тэгээд анхны бяцлаглалын төв байгуулагдаж хүмүүст энэ журмыг танилцуулахад идэхэд гайхан юу гинэ? Та юу гэж байгаа нэрвэ? Манайх шиг ядуу оронд хүмүүс хэдэн өдөр өсгөлэн байхад та үнгүй хоол өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Маш олон хүн дугаарлах хэрэг гарах юм биш үү гэж билээ. Тэгэхэд нь би санаа битгий зав. Тэд иржил байг. Тэд өглөө 4:30-аас орой 9 хагас хүртэл ажиллах болно. Хэрэг та бяцлаж чадвал хамаагүй. Хэрэг тэд зөвхөн хоолны төлөө ирсэн бол тэд ажиллаж чадалгүй эндээс цухтах болно гэж билээ. Тэгээд ч янз бүрийн асуудал гаралгүй бүх юм хэвэн явагдсан. Хүмүүс эндэрж сайхан бяцлагдаг билээ. Мөн үнтэй нэгэн адил намайг барууны орнуудад бяцлал зааж байхад тэд ихэд гайхан та ядахта хоолныхоо мөнгийг яагаад авахгүй байгаа юм бэ? Ямар нэгэн буруу ташаа зүйл байгаа юм биш үз? Аль эсвэл аль нэгэн засгийн газар болон ямар нэгэн байгууллага санхүүжүүлж байна уу? Нэг л эргэлзээтэй байна. Үгүй бол үнгүй хооллож, үнгүй байрлуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэх мэтээр хүмүүс эргэлзэж, тэнэгэлзэж байсан билээ. Тэгэхэд нь би битгий санаа зов. Энэ эргэлзээ улмөргөө алга болох болно гэж билээ. Тэгээд ч миний хэлснээр болсон байгаа үстэй. Тэгэхээр ариун номыг өөрийнх нь цэвэр ариун байдлаар бусдад заавал хүмүүст аж тустай билээ. Тэгвэл таны огоод гарахын пармыг хөгжүүлэхэд тус болно. Би энэ 10 хоногийн турш сахил хүртсэн лам хүн шиг байх болно гэх сэтгэл танд маш их тус болох болно. Дараагийн парми бол Шила парми юм. Та бүхэн энд авсан 5 сахилыг эндээс явсныхаа дараа ч гэсэн сахих бөгөөд. Гэхдээ гадны ертөнцид энэ нь маш хэцүү байдаг. Ямар нэгэн байдлаар аль нэгэн сахилыг зөрчих нөхцөл байдал бий болсоор байдаг. Харин энд өглөө 4:30-аас орой 9:30 хүртэл ядахдаа 9 өдрийн турш өөрийнхөө шилэг сайн захих боломжтой билээ. 10 дахь өдөр та бүхэн ярьж эхлэхэд баг зэрэг аюул нүүрлэнэ. Тийм учраас та бүхэн сахилаа алдахгүй тулд 9 өдөр чимээгүй байсан. Ярьж эхлэхэд ямар нэгэн зүйлийг хэтрүүлэх, нуух мэтэр сахилаа эвддэг. Тэгэхээр 9 өдрийн турш та сахилаа маш сайн сахих хэрэгтэй. Дараагийн парми бол Верия юу хичээл зүтгэлийн парми юм. Гэрийн эзэн эгэл хар хүн амьдралаа залгуулахын тулд хичээл зүтгэл гаргаж ажиллах хэрэгтэй. Харин энэ бяцлал цууснаар сэтгэлээр өсгөж амьдралаа илүү сайн болгохын тулд хичээл зүтгэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлдэг. Энд гарах хичээл зүтгэл бүхэн сэтгэлээ ариусгахын тулд байх болно. Ингэснээр Вериягийн пармыг хөгжих боломжтой болно. Дараагийн парми бол Панья буюу бэлгүүний парми. Гэртээ байхдаа ном шастр уншиж хаанагтаа номын альдвар сонссноор Суттамая Панья, Жинтамая Паньяг хөгжүүлдэг. Гэхдээ энэ нь парми биш юм. Харин Паунамая Панья буюу жинхэнэ бэлгүүн нь энэ парми юм гэж ойлгоорой. Энд 10 өдрийн турш та энэ л бэлгүүнийг өөрийнхөө дотоод байгаа байгалийн үннийг туршин үзэж хөгжүүлсээр байх болно. Ингэснээр та байгалийн зам ёсны дагуу хэрхэн амьдрахыг сурах бөгөөд энэ нь Панья бэлгүүний парми юм. Дараагийн парми бол Канти парми буюу дэвчүүн парми юм. Бяцлаглалын курс болгоно 100-аас 200 бяцлагчид хамт суудаг. Та тэдэнд цаад болохгүй хичээж байхад зарим нэг нь танд цаад болдог. Хэн нэг нь ханаад зогсож эхлэгээд энэ мангар хүмүүс яагаад бусдад цаад болоод байна хэмээн дургуутсах боловч удалгүй. Би энд уурлан хэлгэнэх гэж ирээгүй. Харин энэ нь л хайрыг хөгжүүлэх гэж ирсэн. Хөөрхийн энэ хүн мэдэх үгээсээ юм уу? Аль эсвэл өвчтэй байх. Тэгэхэр би яагаад энэ хүнд уурлах гэж хэмээн бодож
уур хилэнгээсээ ангижирдаг. Тэгэхээр та төвчөн пармыг хөгжүүлж байгаа юм а. Дараагийн парми бол сачча буюу үнний парми юм а. Хэл ярианы үнэн нь сайн парми боловч илүү нарийн, илүү гүн хэмжээнд таны алхам бүр үнэнтэй хамт байх ёстой. Тэрхүү үнэн нь Бурхан багш болон Есүс Христ аль нэгэн багших биш. Агшин тутам таны мэдрэх үнэн нь зөвхөн өөрийн тань эцсийн зорилго болох туйлын үнэнд хүргэх болно. Тэгэхээр та энэ бясалгалзуулснаар үнэний пармыг улам хүчтэй болгож байгаа юм. Дараагийн парми бол адиттана буюу хатуу шийдвэрийн парми юм а. Энэ бясалгал суухаар ирсэн хүний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол би энд юу ч болж байсан 10 өдөр байх болно. Би 2 дахь өдөр, 6 дахь өдөр, ер нь аль ч өдөр эндээс зогтохгүй, юу ч хийлгсэн зогтохгүй 10 өдөр энд байх болно. Дараагийн хатуу шийдвэр бол би бүх дүрм журм цагийн хуваарийг даган мөрдөг болно хэмээх хатуу шийдвэр юм. Дараагийн хатуу шийдвэрийг випашнагийн дараа хийдэг. Өдөрт 3 удаа нэг цагийн турш нийтийн бясалгал судлаа огт өөрчлөхгүй, гараа хөдлөхгүй, нүдээ нээхгүй сууна. Ямар ч өвчин байсан би хатуу шийдвэрээсээ нийцэхгүй хэмээн шийтгэх нь маш чухал юм. Бурхан башгийг эрхийнхээ өмнө бод модны дор суугаад би суудлаа өөрчлөхгүй гэсэн нь ганц 2 цагийн туршид биш. Би гэгээр хүртлээ юу ч болсон суудлаа өөрчлөхгүй. Хэдэн жил болсон ч хамаагүй. Миний яс уурсан ч хамаагүй гэсэн хатуу шийдвэр байсан юм. Бурхан багш шиг хэмжээнд хүрсэн үедээ та бүхэн ийм шийдвэр гаргах хэрэгтэй. Үгүй бол 10 минут суугаад л өвдөж эхлэвэд үгүй чадахгүй дараа болохоос хэмээн орхиод хүрнэ. Тэгэхээр маш олон төрөлдөө энэхүү хатуу шийдвэрийн пармыг хөгжүүлснээр цагийн ирэхэд тийм шийдвэр гарган сууж амжилтанд хүрэх нь гарцаагүй. Энэ бол маш чухал парми юм а. Дараагийн парми бол метта буюу энэрхүүн парми юм а. Та бүхэн маргааш энэрхүүн инж бясалгалыг сурах болно. Бид хар багаас хүн бүхнийг хайрлаж зургиж эцэг эхээрээ заалгаж ирсэн. Сэтгэлийн өнгөн хэсэгт бүгдээрээ амар амгалан болох болтугай. Хөөргийтэр азаргалтай болох болтугай хэмээн бодож сэтгэлийн гүнд аль нэгэн хүний эсрэг маш муу сэтгэл байгаа учраас чи там руугаа томлоосаа чи үнэхээр муу хүн шүү хэмээн боддог. Энэ бол пармыг хөгжүүлж байгаа хэрэг биш. Сэтгэлийн өнгөн хэсгээс сэтгэлийн үл мэдрхүү төвшин илүү хүчтэй байдаг бөгөөд зөвхөн өнгөн хэсгээс бусад хайр инрэл төрүүлэх нь төдийл тусгүй. Бүхэл бүтэн 9 өдрийн турш та бүхэн сэтгэлээ ариусгасаар сэтгэлийн өнгөн болон гүн хэсгийн хооронд цэцэн ханыг нураасаар ирсэн. Харин маргааш 10 дахь өдөр энэрхүүн бясалгалыг сурж хамаг амтан амрам болон болох болтугай. Тэд бүгдээрээ миний амгалан, миний аз жаргалыг хуваалцах болтугай хэмээн бясалгаж ямар ч хэр бүртгийг үүсэхгүй бөгөөд ингэсээр та метта пармыг хөгжүүлэх юм а. Дараагийн парми бол опекка парми юм. Энд сурч байгаа бүхэн опекка буюу тэгшэршүүд тулгуурладаг. Бясалгаж байх явцад учрах тааламжтай болон тааламжгүй нөхцөл байдал тэгшэршүү хөгжүүлсээр байгаа. Амьдралын эгэл жирийн өдрүүдэд өгсөж өрөөдөх зүйл тохиолдоод та бүхэн зөвхөн сэтгэлийн өнгөн хэсэгт бүхнийг төвчиж тэгшэршүү хичээдэг. Гэтэл харин одоо та бүхэн сэтгэлийн өнгөн биш гүн хэсэгт ажиглан мэдэж болох мэдрэмжийн хэмжээнд сэтгэлээ тэгшэршүүд байлгаж сурч байгаа билээ. Дараагийн парми бол даана буюу өгүүлгийн парми юм а. Гэрийн эзэн хар хүний хувьд гэгэрэл хөрөх нь маш хэцүү байдаг. Яагаад гэвэл энгийн хүн бадар барин гуйлг гуйж болохгүй. Лам хувраг гэлманар бадар барин өглөг гуйж болохоолвч хар хүн өөрөө хөдөлмөрлөж хооллох ёстой байдаг. Энгийн хүн маш арваа ажиллаж өөрийгөө дэжээхээс гадна өөртөө хамаатай бүхнийг хооллож ундлах хэрэгтэй. Энэхүү шаргуу ажиллаж мөнгө олж эхлэх үед бардамнах сэтгэл төрж хараад би бол ухаантай хүн. Тийм учраас би амжилтанд хүрлээ. Бусад хүмүүс амжилтанд хүрч чадахгүй байна. Би ийм их мөнгө оллоо хэмээн сэтгэдэг. Зарим хүн олж байгаа мөнгнөөсөө болж бардам зантай болдог. Ийм үед та гэгэрлээс хол байна гэсэн үг юм а. Тэгэхээр энэ бүхнээс яаж ангижрах вэ? Нэг талаар мөнгө олох хэрэгтэй боловч нөгөө талаар оржиж байгаа мөнгө танд бардам сэтгэлийг төрүүлж байдаг. Тийм ч учраас ариудан гэгэрсэн гэгэнтнүүд олж байгаа мөнгө тань зөвхөн танд өөрт чинь оногдох ёсгүй гэдгийг ямагт санаж авахыг сургасан байдаг. Мэдээж хэрэг өөртөө болон гэр бүлийнхэндээ олсон мөнгөө зориулах нь зөв. Гэхдээ өөрт чинь хамаагүй
өөрөө л бусдад ч гэсэн хүртээх хэрэгтэй. Ингэснээр бардамнах аминчхан сэтгэл багассаар байх болно. Випашна бясалгалын курс суусан хүмүүс 10 өдрийн турш сэтгэлээ ариусган аминчхан үзлийг үлдэн хөөсөөр 10 дахь өдрөөр өглөө өргөдөг. Тэр өглөө их бага ямар ч байж болох өгөөд хариуд нь юу ч хүсэхгүй цэвэр сэтгэл их байх ёстой. Хэрв ямар нэгэн юм хариуд нь хүсэх юм бол өглөг нь өглөг биш болох юм аа. Өөрөөр хэлбэл таны сэтгэл таны өглөг жинхэнэ утгаа алдаж бохирдно гэсэн үг юм. Мөн түүнчлэн таны өглөг жинхэнэ утгаа алдах өөр нэг нөхцөл бол нэгэнд би өглөг өгсөн юм чи намайг эндэрж бяцлах тоолонд надад тусдаа байр барьсан байх ёстой. Би хэзээ ч ирсэн надад ая тухтай байх ёстой. Намайг байхгүй үед өөр хүмүүс хэрэглэн л биз. Гэхдээ намайг ирэх үед би хамгийн түрүүнд зөвшөөрөл авч тогтохтой байранд байх ёстой хэмээх бодол юм аа. Аль эсвэл би ийм их өглөг өгсөн юм чинь энэ байшин дээр Алдрат Гоинкагийн өглөг гэж бичих ёстой хэмээн бодвол энэ нь бас л буруу хэрэг болно. Энэ мэтийн зүйлс ариун ном гэж юу болохыг мэдэхгүйгээс бол бадаа байдаг. 9 өдрийн турш энд ажиллан амжхан үзлийг ариусгасаар миний өгсөн өглөг бусдын тусын тулд бөгөөд өөр хэн нэгэн буянтны өгсөн өглөгийн ачаар надад маш их ач тустай ариун номыг хүртсэн лугай адил миний өчүүхэн энэ өглөгөөр өөр хүмүүс ч гэсэн нартай адил ариун номыг хүрдэг болтугай хэмээн чин сэтгэлээсээ өргөлөрөдөг. Тэгэхээр өөрөө л бусдад туслахыг хүсэх, тэднийг зовлонгоосоо хэрхэн ангижихыг хүсэх сэтгэлийн энэ чанар өглөгийн пармыг хөгжүүлдэг юм аа. Тэгэхгүйгээр өөрийгөө л бодох юм бол энэ пармын огт хөгжихгүй. Ийм бясалгал цугаад эдгээр 10 пармыг хөгжүүлж сэтгэлээ ариусгах таатаа нөхцөл бүрддэг. Зарим хуучин бясалгач номын үйлчлэгээ хийж эдгээр 10 пармыг хөгжүүлдэг. Тэдний хувьд ч гэсэн таатаа нөхцөл бүрддэг юм. Пармигийнхаа хэмжээг багаар боловч нэмэгдүүлсээр байхыг хичээх хэрэгтэй. Хэрв та самма самбудда болохыг хүсвэл энэ нь маш их цаг хугацаа шаардах болно. Гэхдээ гэгэрэл хөрөхөд заавал самма самбудда шиг асар их пармыг хөгжүүлэх шаардлагагүй боловч эдгээр пармыг заавал хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Бүх нөхцөл болцоог сайдар ашиглаарай. Дараагийн удаа ийм бясалгал цуухдаа би ийм бясалгал цуух гэж ирснээс биш ямар нэгэн тарин тоолох, төсөөлөл думбах шашны зан үйл гүйцэтгэх гэж ирээгүй. Харин өөрийнхөө пармыг хөгжүүлж амьдралаа зохицуулах зорилготой ирсэн хэмээн ухаарсаар байх хэрэгтэй. Ариун номыг амьдралд хэрэгжүүлвэл эдгээр 10 пармын зөвхөн гэгэрлийн үед биш, өдөр тутмын амьдралдаа тус болцоор байх болно. Амьдрал ямар нэгэн бэрхшээл тохиолдлоо гэхэд эдгээр 10 чанаруудын аль нэг нь туслах нь гарцаагүй. Ариуссан сэтгэл эдгээр чанаруудыг дагуулдаг бөгөөд түүнийг ямагт хөгжүүлсээр байгаарай. Та бүхний 10 пармыг төгс хөгжиж гэгэрэлд хүрэх болтугай. Та бүхэн бүгдээрээ өөрсдийнхөө хүлээс Нисвансын дөнгө гинжнээсээ ангижран, үнэн амгалан, үнэн жаргалан, үнэн баяслаар зэнгэх болтугай. So